Crypto-чимээ membership. Crypto-чимээ membership бол цаг үеийн мэдээ, анализ, арилжааны ханшийн хөдөлгөөн зэргийг дэлхийн шилдэг 5-6 их сурвалжаас бэлтгэн Монгол хэлээр хамгийн хямдаар хүргэдэг үйлчилгээ. Энэ үйлчилгээнд бүртгүүлснээр сард 3-5 мянган долларын үнэлгээ бүхий үн цэнтэй мэдээллийг ердөө нэг аяг кофений үнээр буюу 2 жилийн хугацаанд өдөр бүр бусдаас төрүүлжүүлж авах боломжтой. Крипто зах зээлийн чимээ шууган бүрийг мэдээлэх крипто чимээ үйлчилгээ нь таны цаг, мөнгийг хэмнэн мөн таны арилжааны хамгийн зөв шийдвэр гаргалтанд хөтлөнө. Trade like pro, крипто чимээ coming soon. За сайн байцгаана уу Золбот та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ би өөрийнхөө амьдарч байгаа хотыг танилцуулах болно. Миний амьдарч байгаа хот Францын Анимас гэдэг нэртэй хот байгаа. За энэ ингээд дугууны замтай. Хажуу талаараа машины зам байгааг та бүхэн харж байна. Анимас хот бол ерөнхийдөө Францын хөдөө гэж хэлж болно. Ерөнхийдөө байшин барилгууд нь нэг иймэрхүү. Тий. Өндөр барилга гэж юусоо байдаггүй юм байна лээ. За манай гэрийн ойролцоох эмийн сан харагдаж байна. За тийшээ харах юм бол бүргэр зардаг дэлгүүр харагдаж байна. За гэрийн ойролцоо бас юм Nike хувцсны дэлгүүр байна. Ийшээ харах юм бол номын сан байна. Бидний дуртай McDonald's байна. За эргүүлээд харах юм бол энд зөндөө олон хоолны газрууд харагдаж байна. Ер нь Францчууд гадаа хоол идэх их дуртай хүмүүс юм байна лээ. Манай гэрээс алхаад 5 минутын зайд миний явдаг энэ жим байгаа. Basic Fit гэсэн нэртэй 2 давхрын жим байгаа. За хажуудалд нь кофе шоп байна. Гадаа нь өчнөө олон хүмүүс сууцгаацсан. McDonald's айгүй хүмүүс ордог юм бэлээ. За манай гэрийн ойролцоо бас юм синема кино театр байдаг юм байна. Айгүй том. Тийм дотор нь бол одоо нэг ч орж үзээгүй байгаа. Тэгж жагаад орч нэг кино үзнэ. За доор нэм жуус зардаг газар та. Animas is better than Hawaii гинэ. За тэгэхээр яг одоо би дуугаа аваад Швейцар орно. Францаас Швейцар руу дуугаа явнаа. Та бүхэн гайхаж ирж магадгүй. Миний юу яриад байгааг тун удахгүй ойлгох болноо. Тэгэхээр би Швейцарын Женев гэх хотод нь ороод ирлээ. Ерөөсө гэрээсээ гараад дуугаар нэг 5 минут яваад л Швейцар дотор ороод ирлээ. Та бүхэнд тэгэхээр гайхаж ирж магадгүй. Та бүхэнд яг одоо би тэр нууцыг нь харуулъя. За та бүхэнд энэ гүүр харагдаж байгаа бах те. За энэ гүүрийг давлаа Франц руу орж ийн гэсэн үг. Тэ ингээд та нар Францад орж ирлээ гэсэн тэмдэг гарч ийн. Энэ гүүрийг ерөөсө даваал бол энэ ингээд би Францад буцаад хүрээд ирлээ. Тий. За энэ гүүрийг цаашаа давлаа бол та Швейцарын Женев гэх хотод нь ороод ирлээ гэсэн үг юм аа. Тий. Ерөөсөө нэг гүүрээр л ийм хилээ хязгаарлалцсан. Аюу сони юм билээ. За энд ингээд Швейцарт орж ирлээ гэсэн тэмдэг нь харагдаж байна. Тэгэхээр үзэгчтэй ойлгомжтой байгаа үстэй тий. Би энэ гүүрийг цаашаа нэг давлаа шууд Францын Анимас гэдэг хот руу орчин. Энэ гүүрээр буцаад наашаа гараад ирлээ. Швейцарын Женев гэх хотод нь ороод ирж байгаа гэсэн үг юм аа. За тэгээ энд ирээд их сонь зүйлүүдийг мэдэж авч чинь Швейцар хэл гэж байдаггүй юм бэлээ. Швейцар хүмүүс тэгвэл ямар хэлээр ярьдаг юм бэ гэхлээр Францтай хэлэлж байгаа хүмүүс нь Франц хэлээрээ ярьдаг. Германтай хэлэлж байгаа хүмүүс нь герман хэлээрээ ярьдаг. Ер нь бол их ойлгоход хэцүү юм билээ. Анх ерөөсөө уянгата уцаар ирж байхдаа ойлгохгүй байсан. Сүүлийн үед яг ингээд өөрөө ирээд амьдраад үтсэн ч ойлгодог болж байгаа. За ард нэг эмэгтэй нохоогоо салхилуулж байгаа харагдана. Францаас ирсэн бүсгүй харагдаж байна. Тэ. За одоо тэгвэл хэдүүлээ Швейцарт хүрээд ирсэн юм чинь та бүхэндээ Швейцарын Женев хотын алдартай нуурыг нь бас харуулъя. Тэгвэл дуугаа аваад бүгдээрээ хөдөлцгөөе. За би гэрээсээ гараад 20 минут дугуйтаа яваад Женевийн нуурын хажууд нь хүрээд ирлээ.
та бүхэндээ бас энэ байшин барилгуудын сонирхуулъя. Ийм намхан байшин барилгуудтай. Би та бүхэндээ Женевийн нуурын ус нь ямар гоё тунгалаг байдгийг харуулъя. Ийм гоё тунгалаг. Дотор нь байгаа зүгээр бүх юм харагдаж байна. Цэвэр ус. Ёстойгоо энэ дотор нь ороо сэлж болдог гэсэн. Би одоогийн байдлаар нэг сэлээгүй байгаа. За Женевийн нуурын хажууд нь хүн тоглолт хийж байна. Цаагуур нь залуучууд сайхан бодныхоос өдөр сууцгаац. Энэ Францын сурна гэдэг ёстой хэцүү санагдсан. Дуудлага энэ төр айгүй хэцүү юм бэлээ. Яаж Францыг сурдаг юм бага? Ямар азар нэг багтаа солонгост ч солонгос хэлтэй болсон юм. Одоо англи хэлийг айгүй сурчих юм болоогүй цаачаа 3 хэлтэй болчих гээд байгаа шүү дээ. Тэ. Энэ дээрээ 2 сар болоод сурсан Франц хэл гэх юм бол bonjour. Тэгээд merci beaucoup. Oui. Тэгээд excuse me. Хөрчээг өгдөглөө. Ийм хэдэн үг л сурч авлаа. Тэгээс бол бусдыг нь бол цээжлж чадахгүй юм бэл. Crypto.me membership. Crypto.me membership бол цаг үеийн мэдээ, анализ, арилжааны ханшийн хөдөлгөөн зэргийг дэлхийн шилдэг 5-6 сурвалжаас бэлтгэн монгол хэлээр хамгийн хямдаар хүргэдэг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээнд бүртгүүлснээр сард $3,000-$5,000 үнэлгээ бүхий үн цэнтэй мэдээллийг ердөө нэг аяг кофений үнээр буюу 2 жилийн хугацаанд өдөр бүр бусдаас төрүүлж авах боломжтой. Крипто зах зээлийн чимээ шууган бүрийг мэдээлэх крипто чимээ үйлчилгээ нь таны цаг, мөнгийг хэмнэн мөн таны арилжааны хамгийн зөв шийдвэр гаргалтанд хөтлөнө. Trade like pro, крипто чимээ coming soon. За тэгээ та бүхэн сайн мэдж байгаа Швейцар улс энэ байгалаараа үнэхээр алдартай. Энэ ус, уул, байшин, барилга гэд яг л үлгэрийн ордон гэсэн үг. Энэ хун мун яваал зүгээр Бууцаа хунгийн гэдэг дуу байдаг лөө. За энд Женевийн нуурыг бүтэн тойрч харуулдаг ийм галт тэрэг явдаг юм байна. Аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүс зориулсан. За Женевийн нуурын хажууханд ийм том алсыг харагч ажиллаж байна. Хажууд нь 2 хос бас харагдаж байна. За Швейцарын Женев хотод ирэхээр хүн болгоны урд нь очиж зураг даруулдаг ийм цаг нь энд харагдаж байна. Одоо 6 цаг 30 минут болж байна. За энэ өнөө алдартай Женевийн хөдөлдөг гүүрэн дээр нь гараад ирэхээр хөдөлдөг. Та бүхэнд энэ хөдөлгөөн мэдрэгдэж байна уу? Яа энэ уснууд үнэхээр гайхалтай цэнгэг юм аа. За та бүхэн ийшээ анзаарах юм бол европчууд ер нь гадуур хооллох их дуртай хүмүүс анзаараад багт. Дандаа л гадуур хоолцсон сууж идэг юм байна лээ. Тэгээд энэ том нуураад агаад хүн хөдөлгөөн айгүй ихтэй байдаг юм билээ. Ялангуяа амралтын өдөр. Өнөөдөр харин ажлын өдөр болохоор хүн харьцангуй цөөхөн байна. Нуурын хажууд хүүхдийн тоглоомын газраас ажиллаж байна. Энэ хажууд галуунууд нь надаас хоол нэхэл. Нуурын хажууд бас юм завь түрээслэх газар байдаг юм байна. Солонгос бас нэг юм хөлөөрөө жийдэг завь түрээслэх газар байдаг. Тэрнтэй их төстэй юм байна. Уянга битээр энэ мотортой завийг нь түрээсэлж байсан. Айгүй үнэтэй юм бэлээ. Нэгхэн цаг явхад 80 евро. Айгүй үнэтэй санагдчихс тээ. Та бүхэн энэ хөгжилтэй орнуудыг харах юм бол замаа дагуулад энэ модыг бол үнэхээр гоё тарьсан байгаа. Тэ. Мод угаасаа байгалыг үнэхээр гоё чимж өгдөг. Хүчил төрөгч ялгаруулдаг. Агаар цэвэрхэн болгоно гэ тэ. За энэ ч сайхан хүмүүс харж ийн та бүхэн. Дүүжин дайчин дээр гарцгаацсан, нэг нэгээрээ гарцгаацсан хөвтөж байна. За энэ өнөө Женевийн нуурыг тойрдог богоон нь явнаа. Ингэж тойрдог юм байна. Нуурынхаа хажууд энэ задгаа пяв зардаг газар байдаг юм байна. Хүмүүс нь тэр дотор ороо сууцгаац. Hi. Окей. За яг одоо би та бүхэндээ сонирхолтой төр зургийг харуулъя. За ийшээ орвол бүгдээрээ юу харагдах нь вэ? Далайн эрэг дээр хүрээд ирлээ. Далайн эрэг дээр хүрээд ирсэн шүү. Энд дээрээс юу болж байгаа бүгд яг л далайн эрэг дээр ирсэн юм шиг л байна. За нуураад агаад өнөөдөр амралтын өдөр биш. Гэхдээ яг энэ нуурынхаа эрэг элтэй хэсэг дээр нь бол ийм их хүмүүс байна.
Талаа хэрэг дээр л ирсэн юм шиг байна. Женевийн нуурт бас яг юм далайн хэрэгтэй адилхан элстэй хэсэг байдаг. Тэ энийг дагаад бол өчтчнөө хүмүүс байна. За тэгээд хагас бүтэн сайнд амралтын өдөр нь бол битүү үнэтэй дээ. Өнөөдөр бас харьцангуй гайгүй байна. Гэр бүлэрээ хүүхдүүдэд дагуулад бүгдээрээ сайхан амрах гад гараад ирцгээсэн байна. Та бүхэн боддоо энэ гой нуур иргэн тэгээ бүгд үнгүүгээд энд бас ийм залуучууд турникээр хичээлдэг газар байдаг юм байна. Залуучууд цугларцгаацсан. Чөлөөт цагаараа турникэн дээр сүнэж бие бэлдарч уулж байна. За тэгээ та бүхэн орчингийг харах юм бол ерөөс хог байхгүй айгүй гой цэвэрхэн. Энд юм стоп гэж бичсэн дотор нь баахан хог харагдаж байна. Тэгэхээр хогоо бити гадаа хаяарай гэсэн уриалга юм шиг байна. Сая гинт апигол харсан. Апигол умаар санагдаад нэрийг авчлаа. Уугаа сууж гин. Гадаа өдөр үнэхээр гоё байна. Өдөр нэлийн халуун байсан. Одоо гоё сэрүү ороод эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Швейцарын энэ Женевийн хотынхын энэ нуурыг нь танилцууллаа. Иргэн тойронд нь ер нь ямар хуу байдаг. Тэг иймэрхүү байдаг юм байна. Үнэхээр гоё. Зүр хүссэн үедээ гарч ирээл энэ чинь саний дээр далайн ирэх шиг газар ночоо сайхан амарч олно. Энэ сайхан юм яриа сууж олно. Тэгээ бас Францаас хэрхэн Швейцар руу ордгийг та бүхэн бас харсан бах те. Ерөөсө хүмүүс хэлэхээр ойлгодгүй яг харж иж ойлгох юм лээ. За энэ ард нэг шалтан залуу мэдлээ буцаж байна. Юу гэж байгаа юм бүү мэд. Францаар нэг юм хэлэх шиг боллоо. Би өдөөс нь бонжур хэллээ. Тэгээ би 2 сар гаруй Европоор аялахдаа миний нэг ойлгосон зүйл юу вэ гэхээр Европ хүмүүс ер нь их тайван хүмүүс байдаг юм байна. Сайхан амруул амарчаал ажиллаа хийвэл хийчээ. Зүгээр нэг сайхан тааваараа нэг тайван ус байдаг юм байна. Солонгост ер нь бүх юм айгу хурдан явагддаг юм шиг санагддаг байсан. Европт ирээд 2 сар болоод ер нь бол тайван байдалд орчоод байна. Одоо удахгүй солонгос руугаа буцаад хурдан гэдэг байдал руугаа шилжиж орох байх. Англи хэл заавал сурцгаагаараа. Англи хэл ястаа чухал юм байна шүү. Би одоо солонгосоор 1000 устаас ярьдаг байлаа гэд гадагшаа гараад та хэлгүүд үлийн болж байгаа байхгүй. Тэгээ англи хэл ер нь заавал сурах хэрэгтэй байна гэж бодлоо. Стол олон улсын хэл юм да. Энэ францчууд тэгээд Швейцар руу орж ирээд хүмүүстэй ингээ харилцахад бол бүгдээрээ англи хэлтэй. Гадаад хүн байнгут шууд англиар ярьдаг. Тэгэхээр бас Монгол залуучуудаа гэж хэлэхэд англи хэл ер нь айгүй чухал юм биш үү. Ер нь гадагш, дотогш, явдагч бай. Ер нь одоо мэдээлэл авлаач гэсэн ер нь англи хэлтэй бол хаанаас ч ямар ч мэдээллийг авах боломжтой болсон ч тийм. Тэгэхээр золбоонд ер нь энэ инглишээ жоохон сурнаа. Ер нь өмнөх жилд инглиш сурна гэсэн зорилго тавьсан байсан. Энэ жил бас инглиш сурна гэсэн зорилго тавьсан. Гэтэ энэ жилээс та яг энэ зорилгодоо хүрнэ. Надад нэг хай байтагаа болоод байна ч. Very hard англи хэл very hard. Яаж сурд юм байгаа юм бүүм. Яаж яах нэг солонгос дуудлагатай англи хэлтэй болохоор англи хэлийг яаж сурах юм бүүм. Merry Christmas, very good, my friend. Арт нэг хүн мэдлээд байна. Юу гэдэг аа бүү. Та бүхэн анзарч байгаа энэ Европ хүмүүс амар чөлөөтэй байгаа сте тий. Санаа зоохгүй инээгээд хөхрөлтөөл мэдлж барайл. Солонгос тэрөө ингээ камер асаагаад байжсэн бол баг нэг хүн ирээд та яагаад ингээ нүүр царай бичээд байгаа юм бэ болохгүй штэ ингэж гээд амар уурдах. Тэгээ өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө амьдарч байгаа хотыг хальт харууллаа. Тэгээд энэ хэрхэн орж хардгийг бас харууллаа. Энэ Женевийн нуурыг нь бас та бүхэндээ танилцууллаа. Тэгээд удахгүй золбоон Солонгос буцна. Солонгостоо буцаад бас сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. За тэгвэл бүгдээрээ золбоо ТV-тэй дараагийн бичлэгээр уулзлаа. Түр. Bye.